Өчигдөр буюу 11-р сарын 21-нд ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн болон нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүний сонгуулийн саналыг тоолж ялагчийг нь олон нийтэд нээлттэй байдлаар тодрууллаа. Ардчилсан намын нийт 7000 гаруй төлөөлөгчөөс 4438 хүний санал авч 63.4% саналаар Сүхбаатарын Эрдэнэболд ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчд 21 аймаг 9 дүүргийн ардчилсан залуучуудын холбооны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулж санал хураалтаа явуулсан. Орон нутгийн саналын хуудсыг нийслэл тусгай хамгаалалт камертай өрөөнд хадгалж өчигдөр олон нийтэд нээлттэйгээр тоолсон юм а. Хоёрын ихлээр сургалтаас ажиллаа гэхлээр манай 90 мянган залуучуудын хувьд маш олон тулгымцсан асуудлууд байгаа. Ялангуяа хүний нөөцийн чадварчлалтын асуудал бол маш чухлаар тавигдж байгаа. За улс орны хэмжээнд бол 1-р ядуурл, 2-р ажилгүйдлийн асуудал, за 3-р боловсролын чанар, 4-р эрүүл мэндийн асуудал гэсэн юм том асуудлууд байгаа. Энэ дөрвөн асуудал дээр манай зөвхөн Арсан залуучуудын холбооны гишүүн төдийгүй Монголын залуучууд юу хийж чадах уу гэдэг дээр бид яаж манлайлж ажиллах уу гэдэг дээр бол бид нар асуултаа тавьж эхэлнэ. За ингээд 21 аймаг 336 сум суурин 9 дүүрэг 152 оронд байгаа залуучуудынхаа өмнө тулгамж байгаа асуудлыг бас судлахаас ажиллаа эхэлнэ. За мэдээж бол судалгаанууд бол байгаа. Тэгээд энэ дээрээ бол бид нар хүний нөөцийн чадварчлалтын сургалтуудыг маш үе шаттайгаар эмх зэгцтэйгээр бас доктортой хийх шаардлагатай. За улс төрийн зорилго гэхээс илүүтэйгээр бид нар эхлээд хүмүүсээ хөгжүүлэх, чадварчлуулах зорилгыг бол хамгийн ихний алхам тавих хэрэгтэй. Ингээ хүмүүс маань чадварчаад мэдээлэлтэй байгаад боловсролын хувьд бол нэлээд ингээ бие даасан хөгжингөө болоод ирсний дараагаар бол хүмүүс өөрсдийнх нь оролцоотойгоор асуудлуудаа шийдэж явах боломжтой байгаа. За хоёрдугаарт бол бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд бас залуучуудын төдийгүй эмэгтэйчүүдийн оролцоог бид нар нэмэгдүүлэх ёстой байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог бол Арсан залуучуудын холбооны төв байгууллагын өдөртөх төвшөнд 50% болгож өсгөнө гэж бол мөрөө хөтөлбөрт заасан байгаа. За ингээ 3-дугаар асуудал бол ажлыг анхан шатнаас эхэлнэ. Анхан шатнаас эхлэн гэдэг нь бол жирийн залуучуудын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг тэдний өөрсдийнх нь оролцоотойгоо шийдвэрлэх тэр механизмыг бид нар ажилуулна. Call center буюу одоо ингээд банкын мэдээлэл солилцдог энэ чиглэл рүүгээ явна гэж үзэж байгаа. За мэдээж улс орны хувьд бол тулгамдсан маш олон асуудлууд байгаа. Энэ асуудлууд дээр залуучууд маань өөрсдийн боломж потенциалаар одоо яаж ажиллах вэ гэдэг дээр нь илүү нөгөө загсыг биш загас барих аргыг нь зааж өгөх гэдэг шиг тим систем рүүгээ явна гэж үзэж байгаа. За мөрийн хөтөлбөрөө бол гаргасан өнөөдрийн байдлаар 63.4% та мөрийн хөтөлбөр маань бас орон даяар дэмжигдсэн байгаа учраас мөн одоо бас хамтран өрсөлдсөн болор эрдэнийхээ мөрийн хөтөлбөрөөс нь авч багтаа урьж одоо ажилуулна гэж бодож байгаа. Тэгээд Арсан намын залуучууд бол ямар ч тохиолдолд одоо хагардаггүй, фракцлдаггүй тийм ээ. Амин хувийн эрх ашиган үндэсний эрх ашигаас дээгүүр тавьдаггүй ийм ёс зүйтэй шин сэргийг сэтгэлгээтэй за ёс суртахууны өндөр одоо ийм одоо төвшөнд улс төрийн манлайлалыг гаргах цаг болсон гэж үзэж байгаа. Түүний төлөө бол одоо хоёр гүйцэтгэлээр зүтгэж ажиллана гэж бодож байгаа. Эрдэнэболд нь Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр, Америк нэгдсэн улсын Индианагийн их сургуулийг мөн эрх зүйч мэргэжлэр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Джон Кеннедигийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалсан ардчилсан намын чадварлаг залуу улс төрчим. Мөн нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Үлзий Баяр сонгогдсон байна. Тэрээр 1567-135 он авч нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр сонгогджээ. Хийгдэх хамгийн ихний ажил бол залуучуудад мэдээж итгэлийг сэргээж, эв нэгдлийг хамгийн түрүүнд бэхжүүлнэ гэж бодож байна. Тэгээ цааш хийх ажил их байгаа. Тэгээд Арсан нам Монголын бүх залуучуудын нам, Монголын бүх улс төрийн намын залуучуудын байгууллагын төвчөө болж улс төр шин соёл авчрахын төлөө дэлгэрүүлнэ гэж Ийхүү Монголд анх удаа залуучуудын байгууллага ерөнхийлөгч болон тэргүүнээ бүх гишүүдийнхээ оролцоотойгоор амжилттайгаар сонголоо. Шинээр сонгогдсон тэргүүнийг эх 12 дугаар сарын 4-нд хуралдах ардчилсан залуучуудын холбооны 8 дугаар их хурлаар батламжлах юм байна.